За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 6 сарын 18-ны лав гараг. За Иран Израилийн мөргөлдөөн буюу дайн хэрхэн өрнөж. За энэ дээр Дональд Трампын хариу үйлдэл Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого хэрхэн өөрчлөө хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр ер нь бол дайн 6 сарын 13-наас хойш 6 дахь өдөртөө үргэлжилж байна. За энэ хүү хугацаанд бол Израиль бол 100 гаруй удаа цохол төгсөн болвол Иран болохоор 400 гаруй буужин харавсан ийм үйл явдалтай. За би нэгэ нэхэн хохироосон үйл явдлууд бол гарч байгаа. За Израилийн талаас бол Ираны агаарыг бол бүрэн эзэлсэн гэдэг зүйлийг бол мэдээллийг Нетаньяху өгсөн байж байгаа. За үүнтэй холбоотойгоор өчигдөр Дональд Трамп Канадад болж байсан G7-гийн уулзалтаар яралтай Вашингтон DC рүү ирсэн байж. За энд ирснээс хойш бол цагаан ордонд бол аюулгүй байдлын зөвлөлд цаг 20 минут хуралдаад үүний дараагаар 50 минут Дональд Трамп Нетаньяхутай уцаар ирсэн байж. За эндээс эхэлж бол цагаан ордны буюу Дональд Трампын бодлого өөрчлөгдсөн. За бид нар санаж байгаа бол нэгд өдрийн байдлаар Дональд Трампын мэдээлэлүүд юу байсан бэ гэхээр Иран, Израиль хоёр хилцээр хийх ёстой гэдэг зүйл. Би өмнө хэд хэдэн улсуудад хилцээрийг амжилттай болгож ирсэн. Нэгсэндөө Америкийн нэгдсэн улс бол дундыг барьсан бодлоготой байгаад Иран цөмийн хөтөлбөрөөс татгалзаад Израиль энэ хоёр хилцээр хийвэл би бол дэмжлэг үзүүлнэ. Бид нар бол энэ Израилийн энэ довтлогоонд бол оролцоогүй, би зөвшөөрөл өгөөгүй гэдэг зүйлийг бол Дональд Трамп өмнөх постн дээр биччихсэн болвол өчигдрийн байдлаар Дональд Трампын бодлого өөрчлөгдсөн постууд эхэлж байна. За эхний постыг хэдүүлээ үзье л да. За энэ 23 цагийн өмнө ярьжсэн байна. За би нэг транслейтсэн шүү. За Дональд Трампын төр сошиал сувг дээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны намайг Израиль Ираны хоорондох гал зогсоох ажиллахаар Канад дахь G7-гийн дэд хэмжээний уулзалтыг орхин DC рүүгээ очисон гэж андуурчээ. Буруу тэр намайг яагаад Вашингтон явж байгааг мэдэхгүй. Энэ гал зогсоохтой ямар ч хамаагүй. Үүнээс хамаагүй том санаатай ч санаагүй ч Эммануэль үргэлж буруу ойлгодгоо гэдэг ийм ихний пост орсон гэж. За дараагийн пост нь 19 цагийн дараа. Ямар нэгэн байдлаар хэлбрээр тийм үү. Инх тайвны хилцээр хийхээр Иранд хандаагүй шүү. Миний өмнө яриад байсан зүйл инх тайвны хилцээр биш ээ. Энэ бол зүгээр л өндөр бүтээгдсэн хуурамч мэдээ. Би юм ерөөсөө яриаггүй тийм үү. Тэд ярихыг хүсвэл надтай яаж холбогдохоо мэднэ. Тэд ширээн дээр байсан хилцээрийг авах хэрэгтэй байсан. Маш олон хүний амийг аврах байсан гэдэг ийм мэдээллийг Дональд Трамп дараагийнхан ирсэн. Нэгсэндээ энэ бол Нетаньяхутай уцаар ярьсны дараах үеийн нөхөр Дональд Трампын бодлууд орж ирж байна. За дараагийнх нь юу гэсэн бэ те? За дараагийн мэдээн дээр нь энэ. Англиар нь харуулж байна. Болцолгүйгээр бууж өгөө гэдэг зүйлийг хэлсэн. За болцолгүйгээр бууж өг гэдэг нь энэ зүйл дэлхийн 2 дугаар дайны дараа Англи те Орос, Америк эдгээр нийлээд Германыг бол болцолгүйгээр бууж өгөө гэдэг зүйлийг тулгаж ирсэн. Энтэй ижил тий зүгээр л юу ч үгүй зүгээр цагаан туугаар үргээд бууж өгөө гэдэг зүйлийг сануулсан байна. За үүнтэй холбоотойгоор дахиж нэг мэдээллийг хийсэн байсан юм гэхээр бид Ираны агаарыг эзэлсэн тийм үү? Иранд бол маш олон агаараас хамгаалах зэвсэглүүд байсан. Гэхдээ Америкийн зэвсэгл бол номер 1 шүү. Бид нар энэгээр эзэлсэн. Нэг хоёр дахь ойлголт нь юу гэж ярьсан бэ гэхээр Ираны тэргүүн дээд ерөнхийлөгч гэж яриад байгаа тийм. Бид нар хаана байгааг мэднэ. Үнэхээр хүсвэл бид нар устгаж бол чаднаа. Тэгээ алж чаднаа гэдэг зүйлийг шууд бичсэн байсан. Дээрээс нь Тегеранд байгаа 10 сая иргэдийг дүрвээрээ гэдэг зүйлийг бас анхааруулж байсан. За иймэрхүү хэд хэдэн төр сошиал дээр постуудыг бичсэн байгаа нь Трампын гадаад бодлого ер нь бол хилцээр гэхээсээ илүү
тулгын шаардлагат буюу зүгээр өчиггүй бууж хэрэг өчиггүй бууж өгөх юм бол бид нар бол яах вэ? Зүгээр өнгөрөө хэрэг өчиггүй бууж өгөхгүй бол бид нар дахин бөмбөгднө. Тэ? За тэгвэл хэдүүлээ бод. Израиль болон ойролт орнын асуудал ер нь яаж хандж ирсэн юм бэ? За энэ ойролт орнын газрын зураг тийм Израиль. За Израиль 1981 онд юу яаж ирсэн бэ? Анхны одоо бүс нутагтай аюулгүй байдлыг яахын тулд Иракийн Осирок дэх цөмийн реакторыг бөмбөгдөж ирсэн юм байна. Энэ Иракт. За энэ ямар мессежийг өгсөн бэ гэхээр Иран ер нь цөмийн зэвсгийн хаан тий төс одоо энэ үйл ажиллагааг нууцлах хэрэгтэй юм байна гэдэг ихний мессежийг өгсөн юм байна. Хоёр дахь том цохилтыг өгсөн нь Сир рүү 2007 онд бас цөмийн байгууламж руу цохилт өгч ирсэн юм байна. Израиль. За эндээс улбаалаад Иран ямар бодлого ирсэн бэ гэхээр за цөмийн байгууламж ил байж болохгүй юм байна гэж үзээд цөмрийн байгуулж газрын доор байршуулж ингэж эхэлж ирсэн юм байна. За ингээд дараагийнх нь болохоор яаж ирсэн бэ гэхээр 2010-аас 2012 онд Америк болон Израиль Ираны нөө одоогийн яриад байгаа Натанз гэдэг байгаа шүү дээ тийм. Натанз дахь уран боловсруулах Цэтербург гэх нэг юм. Тэрийг устгаж одоо хөгжлийг нь хоошлуулж ирсэн юм дайныг хийж исэн юм байна. За тэгээд дараа нь 2020 онд одоо цөмийн хөтөлбөрийн гол төлөөлөгч Моксен за энэ нэг харахгүй бол нэрээс айлж Фахредзадиг нөө. За энэ хүнийг устгаж ирсэн юм байна. За энэ цөмийн хөтөлбөрийг бас тодорхой хэмжээнд хоошлуулад за хамгийн сүүлд за бид нар газрын зураг дээр одоо харъя те. Энэ бид нар ярьж ирсэн 6 сарын 13-нд 5 газар цохилт өгсөн. За үүнийх нь одоо тэр Натанз гэдэг байгаа энэ газар те тэр Цэтербург гэдэг байгаа одоо энэ уран болов Цэтербург гэдэг нь миний ойлгосноор энэ бол нэг юм боловсролт гэдэг машин юм шиг байна. Энийг устгасан байж байгаа. За тэгээд Фордо гэдэг байгаа. Энэ нь болохоор нөгөө Ираны цөмийн зэвсгийнх нь үйлдвэр нь энд юм байна. Тэгэхээр энэ бол ууланд байдаг. Одоогийн Ираны Израилийн хүчин чадлаар энийг устгах ямар ч боломж байхгүй. Тэр 13 төгсөн цохилтоор бол энд хохирлын хувьд маш бага гарсан гэж үзээд байгаа. Тэгэхээр энд юу хэрэгтэй вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын цэргийн технологи хэрэгтэй байгаа. Нэвтэлж одоо устгахын тулд тийм учраас Израилийн албанаас юу гэж үзэж байна гэхээр Америкийн нэгдсэн улс тун удахгүй Ираны дайнд оролцоно гэдэг одоо хүлээлттэй байгаа шүү гэдэг мессежийг өгч байна. За ямар ч хэлсэн 6 сарын 18-ны байдлаар Дональд Трампын гадаад бодлого ерөнхийдөө төрөмгийлсэн Ираныг ерөнхийдөө бол даргасан бодлогыг гаргаж ирж байна. За үр дүн хариу үйлдэл үзүүлвэ тий. Үр дүнд нь яаж ирсэн бэ гэхээр за алтны ханш нэгд өдрийн байдлаар ханш унсан байдаг. Яг тэгэхээр Дональд Трампын гадаад бодлого бол дайн дээр бол ихэнх хэлцээр дээр байх юм байна гэж үзээд хөрөнгө оруулагч нар алтнаас мөнгө гаргаж явж исэн болвол өгчөдрийн мэдээлэлээс улбаалаад алтны ханш доошоогоо 3370 хүрсэн байсан ханш хамгийн дээдэлтэй 3400 рүү хүрж өссөн ийм зураглал гарч байна. Тэгэхээр өнөө шин Дональд Трамп бодлого Израилыгаа дэмжиж Ираныг ингэж тэгээд цэрэг оруулах энэ асуудал эсвэл дэмжлэг үзүүлэх асуудал гарах юм бол дэлхийн санхүүгийн зах зээл бол дахиад оргилд үзүүлэх нь юу вэ гэхээр алтны ханш өсөх нь долларын ханш өснө. За нефтийн ханш бол өсөж байгаа. Улам л өсөх юм байна. За хувьцааны хувьд бол яг уналтыг үзүүлэх ийм үйл явдал болох чинь тэгээд дэлхийн нийтээр хөрөнгө оруулагч нар бүгдээрээ Америкийн бодлогыг харж шийдвэр гаргах чинь та ч гэсэн арилжаа хийдэг бол энийг харж бас шийдвэр гаргаарай. Тэгээд дараагийнхаа дугаараар би та бүхэнд дахин цаашдаа болж буй үйл явдлыг үргэлжлүүлэн хүргэх болно.